Орон бүрийн хүмүүжтэй улсын хурлын тамгын газрын шийдэл мэдээлэл олоннтой харилцагчдээс бидний хүргэдэг улсын хурлын гишүүнтэй ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Болор Чулуун өргөдөн оролцож байна. Тэнд энэ орон мэндийг хүргэе. Хаянгагийн Болор Чулуун нь модон луужилт Дорнод аймгийн Чай болсон суманд төрсөн. 1972-аас 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982-аас 1987 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Агрономич мэргэжилтэй 2000-аас 2012 онуудад Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшиж сонгогдож байсан. 2012 онд улсын хурлын 6 дахь удаагийн сонгуулиар мөн бие даан нэр дэвшиж Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. За бидэнтэй хамтдаа ярилцахаар PMC-ийн сэтгүүлч Үнэт Цэцэг манай студид ирсэн байна. Арай минь. За ачааны орхон албан татврын тухай хуулиар хэлцэгдэж явж байгаа. Тэгэхээр энэ бас хоёр янзын хувьдраар явж байна л да. Энэ ер нь нэг харахад одоо нэг бараг ингээд нийлээд явцмаар ч юм шиг энэ харагдаад байна. Энийг таваас тайлбарчихгүй юу? За их хурлын намын болгоноор аж ахуйн нэгжийн улсын хамтлагийн хууль орж байгаа. Энэ бол улсын хурлын хөрмөрсөн, гишүүдийн зөвлөлийн хөрмөрсөн хоёр амжилт хууль байна. Нийлүүлээд энэ дээр бол ажиллаж байна. Говь ятгаанууд жижиг дунд борлоготой одоо 1.1 жижигхэн борлогот 1.5 тэрбумаас хэтрхгүй энэ аж ахуйн нэгжүүдийн одоо татврыг ерөн хөгжсөн гэсэн ийм далтаа болж байгаа. Гэхдээ гишүүдийн зөвлөсөн санал нь нэг хүн татвартай болно. 90% өмнөний өвчин хууч 10% байцаал 10% 90% өмнөний өвчин одоо нэг хөгжүүлдэг. Энэ одоо мөн хийж байгаа бол аж ахуйн нэгжээс одоо олгосоо болоод 3 хүн хүртэл 10%, 3%-ээс эсвэл 25% үүсэж байгаа шүү. Тэгээд түрүү нэг хүн болгоод 3 шаттай аж ахуйн нэгжийн татрыг хөрвүүлэх хэрэгтэй. Ингэж хуулиар өөрчлөлт оруулна. Нөгөөх нь бол одоо тухайн жил төлсөн татрыг дараа жилд нь буцааж авах. Ер нь одоо миний хэлсэн бие даах шиг шүү бид нар яг энэ асуудал нь зөв гэж бодож байна. Яг энэ байсалтай байгаа. Яагаад гэвэл тухайн жил төлсөн татрыг дараа жилд нь одоо хөнгөлөж явахад төсөвтөр ашиглаж хэрэггүй. Энэ цаашаа хөрөж өгч шиг. Тэгэхээр хоёрдугаар тухайн жил төлсөн татвар нь одоо татраа угсаанд нөлсөн байх, тайзнаа үнэндээ мэдээлсэн байх. Тэгээд одоо орлого нь 1.5 тэрбумаас хэвгүй байх ийм давтуудыг оруулаад өгсөн байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжийн нэгжүүлсэн одоо тайван гаргал татраа үнэндээ мэдээлэл энэ үйлдэл сайн мэдээлэлтэй хамгийн гол нь тухайн жилийн татрын хүнийг өчрөхгүй хаашаа ингээд хөрөж өчрөх хэрэгтэй. Гэхдээ улсын бодлого төрийн бодлого бол зөвхөн дотор автаа гол биш. Эцгийн энэ жижиг дунд аж ахуйн нэгжүүд ажлын нойрыг бий болох нийгмийн баялаг бүтээл хамгаалж байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүдийн өргөн барьсан аж ахуйн нэгжийн орхон албан татврын тухай хууль шуурмаг нэг 90% босож өгч байгаа бол ерөөсөө 1% татвар авч ирсэн ийм зүйл яваад байгаа шүү дээ. Энэ ер нь байж болох хувьд руу ер нь энэ таны хаар бол энэ бол хэрэггүй хувьд гэж үзэж байна тийм. Ер нь аж ахуйн нэгжийн голын албан татвар ямар ч улс орнд 1% гэж байдаг юм лээ. 1% татврын авах байхгүй юм шүү дээ. Бүрмснийг арны 5 тэрбум хүртэл орлоготой аж ахуйн нэгжийг авахгүй байж шалгах гэдэг нь 2.1% байлаа. Хоёрдугаар манай татврын шатлал ер нь 2 шатлаар олон жил ажилласан. Энэ 3 болсон гэсэн үг. Түүнээс гадна би түрүүнд хэлсэн 1% ингэж тавьснаас тухайн жил татраа үнэндээ мэдээлэл тайлан гаргаад ирсэн хүн аж ахуйн нэгж хааштай бол дараа жилд нь татвараас нэмэгдээд ингэж чад төсөвтөө ачаад болох болж байна. Нэгээр юм. Аж ахуйн нэгжийн орхон албан татврын тухай хуультай холбоотой зүйлүүд нэлээд ярьлаа. За энэ дээр би танаас нэг зүйлийг асуумаар байна. За манай татврын хэн бодоод аж ахуйн нэгжүүдээс татвараа хурааж авдаг. Энэ татвар хурааж авах тэдний эмчилсэн үүрэг байдаг. Гэтэл одоо нөгөө төлөвлөх орлогын нэг хэмжээ заачдаг. Тэрнээс давуу тал биелүүлсэн гэж буцаагаад нөгөө татварын байцаагчдыг нөгөө татварын хэлцгийн даргын шагнаад байдаг. Ийм зүйлүүд бас өнгөрсөн оноос за тэр олон нөгөө ажлын хэлцүүлийн үеэр бас гарч иржсэн юм да. Тэгэхээр энэ ер нь тэр зүйлтэй юм бэ. Ажлаа хийх төлөө буцаагаад нөгөө татварын орлого нь гүйцэхгүй бараг 20 орчим хувиар батраад байхад буцаагаад татварын байцаагч нар ингээд шагнал урамшуул заавал суугаад хамт юм уу? Энэ нь бас ингээд бас гад үзэгдэл шийдвэрнаа. Яг сайн ажлынхаа төлөө чинь
жилийн цалингийнхан тоонд хагас жилийн цалингийн бондор шагнал өгчүүл болно тийм ээ. Гэвч энийг нэг дүүрэн төтөний дарга 100 гаруй 200 сая төгрөгөөр шагнуулж байна. Энэ болохгүй шүү дээ. Төсөв ямар утгатай байгаа вэ? Тэр дүүргийн дарга тийм 200 сая төгрөгөөр одоо төлбөр авуулсан бизнесийг шагнуулж байгаа. Энэ юу гэхээр татврын албаныхан өөрөө төлбөрөөр аваад хоёр дүүргтэй өгдөг. Тэгээд төлбөрийг багаар баталж байна. Тэгээд төлбөрийн давтан одоо тэдэн үеийн өнөөгөө өгч байгаа хгүй. Энэ өөрөө маш бага төлбөрөөр тавиад энэ ч бас төлбөрөөр тавиад давуултыг нь хувааж идэж байгаа арга хэлбэртэй иргэдийн хурдаар олонхороо хийсэн нэртэй боловч энэ бол болохгүй. Ингэж ийм замбраагүй шахаад оршил байж болохгүй шүү дээ. Тухайн жилийн цалингийн фонд ч юм уу эдгээр хэлбэрээр яах нь байх вэ? Энэ бороо гэж. Энэ ер нь яаж хэвлэх хэрэгтэй вэ? Тэгээ энийг бол тийм урамшуул иргэдийн хурдаар оруулдаг байх хэрэгтэй. Иргэдийн хурдаар цалингийн фондоос нь хөтлөхгүй ч юм уу одоо ийм байдлаар урамшуул өгөхөөр тэр нь төр ажилласаа цалин авч байгаа шүү дээ. Тэгэхээр цалингаас 20-30 давсан ийм урамшуулал аавны чинь өөрөө хайрлахгүй шүү дээ. Тэгээ энэ цаана бас иргэдийн хурдтайгаа хуваалцсан тэр ихэнхдээ хүмүүстэй хуваалцсан ийм одоо байна гэж хатгуулсан юм да. Энэ зүйл хэсэг хэстэй гэж хуучин 12 онд ярьж ирсэн. Өнөөдөр ярьж байна. Тэнгэрийн дор төвчний